Альфа төсөл. Альфа төсөл нь өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн сэтгэлд нь гэрэл асаах, сэтгэл зүйн эрүүл мэндэд чиглэсэн боловсролын цогц хөтөлбөр юм. 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайланд 10-аас 19 насны өсвөр насныхны 7 хүүхдийн нэг нь сэтгцийн эмгэгтэй амьдарч байдаг гэсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна. Судалгаагаар нийт хүмүүсийн сэтгцийн эмгэгүүдийн 50% нь 14 наснаас эхэлдэг бөгөөд 75% нь 20-од наснд эхэлж гисэн байдаг байна. 15-аас 19 насныхны 4.6% нь сэтгэл түгшилтэй, 2.8% нь сэтгэл гутралтай байна. Сэтгэл хөдлөлийн асуудлуудаа даван туулахын тулд өсвөр насныхан амиа хорлох, арх, мансууруулах бодис хэрэглэх, эрсдэлтэй бэлгийн зан үйлд оролцох магадлал өндөр байдаг. Сүүлийн 1 жилийн хугацаанд амиа хорлох талаар бодож байсан 39%, төлөвлөж байсан 22.2%, нэг ба түүнээс олон удаа оролдлого хийсэн 15.8% байна. Архины хэрэглээ нийт суралцагчдын 42.3% нь арх согтууруулах ундааг 14 нас хүрэхээс өмнө хэрэглэж үзсэн байна. Бэлгийн зан үйл нийт суралцагчдын 18.9% буюу ойролцоогоор 5 суралцагч тутмын нэг нь бэлгийн харьцаанд орж үзсэн байна. Бэлгийн харьцаанд орсон үзүүлэлт хотод илүү өндөр байна.